Татврын одоо багц хуулийн нэмэлт өөрчлөлийн талаар яриагаа эхлүүлж бодож байна. Яг ерөнхий одоо 3 хуулиас задлаад харах юм бол таны хувьд одоо улсын хурлаар одоо хилцэх тавыг бол хойшлуулсан байгаа эвлэн татсан. Тэгэхээр яг шинээр ямар залтуудыг оруулах боломжтой, ямар залтуудыг өөрчлөх нь зүйтэй гэж таны хувьд харж байна. Тэглгүй ах уу сая шинэ засгийн газар байгуулагдаад өмнө өргөн баригдсан байсан татврын багц хуулийг бол эргүүлэн татсан. За одоо эргүүлэн татаад шинээр өргөн мэдүүлэхтэй нийгмийн зүгээс ямар хүлээлттэй нөхөр энэ аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг аягүй сайн шингээгээд бодиттой тооцоо судалгаа хийсний үндсэн дээр ахаад өргөн мэдүүлэх нь бол зүйтэй гэж бол аж ахуйн нэгжүүдийн зүгээс бол харж байгаа. Тэгэхээр зарим залтуудыг харах юм бол ер нь одоо аж ахуйн нэгжүүд бол хоёр талын байр суурьтай байгаа. Зарим нь одоо хүлээлтийн дагуу одоо дэмжлэг болохоор хуулиуд байна гэж үзчихсэн. Зарим нь бол хангалтгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр яг зарим залтууд нь бол дэмжиж байгаа залтууд бол хэд байсан. Одоо жишээ нь хэлбэршүүлсэн горим зам шаталсан татврын тогтолцоог нэмэгдүүлэх зэрэг. Тэгэхээр яг ямар нэмэлт залтуудыг нэмэх боломжтой гэж та харж байна? Тэглгүй ах уу. Өмнө өргөн баригдсан хуулиудаас аваачтай зүйл байна. Бас учир дутагдaltaй зүйлүүд байна. Нэгэнтээ татврын багц хууль реформын шинжтэй өөрчлөлт хийх гэж байгаа бол яг реформын шинжээр нь хийх хэрэгтэй. Тэгэхгүй нэг тоог өөрчлөх замаар одоо 10-ыг 20 болгох гэдэг ч юм уу тий. Тэр бол реформ бол биш. Нийгмээс юу хүлээгдээд ялангуяа энэ бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэдээс юу хүлээж байгаа гэхээр яг ямар хөрөнгөний орлогоос татвар авах уу? Энэ давхардаад байгаа татварыг цэгцлэх шаардлагатай гэж харж байгаа. Нэгэсэндээ зарчмын ийм том өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Ялангуяа одоо нийгэм хүлээлт үүсгэж байгаа үлдэл хөрөнгөний 2% татвар байна. За энийг ямар тохиолдолд авах юм гэдгийг бусад улс орнд жишг. За тэгээ Монголын нөхцөл байдал ямар байна? Тэрнтэйгээ нийцүүлээд татврын хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. За нөгөө талаар энэ хамгийн бас нөгөө асуудал нь юу гэхээр нэмэгдсэн өртгийн албан дотор нөт гэж ярьдаг тийм ээ. За энийг хувь хэмжээг нь ямар байх юм? За яг хэн төлөх юм, бүгд төлөх юм уу? Гэх мэтчлэн ингээд реформын шинжтэй асуудлууд бол байна. Нэмэгдсэн өртгийн албан татврын тухайд одоо хувь хэмжээг өөрчлөхөөс илүүтэй бүгд одоо эрх дэвш төлдөг байх нь чухлаа гэсэн байр суурьдыг салбарынхаа хэлжсэн. Тэгээд энэ дээр ямар байр суурьтай энэ та одоо за тэглгүй байгаа залтууд нь хангалттай байна. Ерөөсөө нэг л зарчим байгаа. Нэг бол бүгд төлөе, нэг бол ялгамжтай төлөе гэдэг. Яг энэ хоёр л ороод байгаа. Тэгэхээр иргэдээс буюу бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс бол бүгдээрээ адилхан хувь хэмжээгээр зэрэг шударгаар төлөё гэдэг л байр суурьтай байгаа. За тэгээд энийг дэлгэрүүлээд ярил ер нь энэ аж ахуйн нэгжүүд бол одоогийн Монголын нөхцөл байдал бол тун хэцүү байгаа. Татврыг өртөө аж ахуйн нэгжүүд маш их байна. За яагаад ийм нөхцөл байдал орчих вэ? За энэ шинэ засгийн газрын зүгээс бол за энэ нөхцөл байдлыг бол ерөнхийдөө бас ойлгож байгаа гэж бол харж байна. За тухайлах юм бол сая 26 оны 4 сард шинэ засаг байгуулагдаад 12,000 аж ахуйн нэгж дансаа битэмжлүүлсэн байна. За энийг 1 сарын хугацаанд чөлөөлөё гэж засгийн газрын тогтоол гарсан. За энэ ганц татвар биш, нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө аж ахуйн нэгжүүд ажил олгогч нар мөн адил дансаа битэмжлсэн байгаад 1 сарын хугацаанд одоо битэмж нь авч гинэ гэж. За энэ битэмж өөрөө яагаад ийм нөхцөл байдлаар оров? Энэ яагаад ер нь ийм олон хэмжээний тооны аж ахуйн нэгжүүд битэмжлэгдчихвэ гэдэг бол өөрөө бас хууль тогтоомжийн хүрээнд ч тэр за эдийн засгийнхаа агуулгаараа ч тэр айгүй тийм цэгцлэх шаардлагатай асуудлууд бол байна гэж харж байгаа. За болоод цэцэн зуршийн зүгээс бол энэ дээр тайлбар зарим байдлаар өгчээсэн одоо жишээл өрчлөн одоо сануулгах байдлаар анхааруулга өгөөд түүний дараагаар одоо дансыг нь хааж исэн учраас одоо бодлогын хувьд бол буруу зүйл байхгүй гэсэн одоо байр суурийг илэрхийлсэн байна. Тэгэхээр таны хувьд зохицуулалтын тал дээр яг тодорхой ямар залтуудыг тусгаснаар одоо аж ахуйн нэгжүүдэд илүү аюулгүй орчин бүрдүүлэх бол? Тий. Энэ бол нэг талаасаа төрийн авах арга хэмжээ байгаа. Мэдээж татвар ногдуулалт, за татврын өрийг хураах энэ бол мэдээж төрийн онцгой эрх байгаа. За энийгээ хэрэгжүүлэхдээ тэр хүний эрхийн талаасаа тэр аж ахуйн нэгжийн бизнес үйл ажиллагааг нь дампууруулчихгүй шиг зүй зохистой хэмжээнд нь энэ арга хэмжээ албадлалын арга хэмжээгээ авах зүйтэй байна. За тэгэхээр хууль тогтоомжийн өөрчлөлт бол мэдээж бол алхам байдаг. За эхлээд мэдээж татврын ногдуулалтыг хараад за ямар хэмжээний татврын өртөө байна. За өрийн баталгаажуулалт мэдээж чинь. За түүний дараач бол татврын албанаас процессын хувьд л аж ахуйн нэгжүүд мэдээлэл хөрвүүлдэг. За мэдээлэл хөрвүүлээд тэн дээрээ хугацаа заачдаг. За тэгээ хугацаандаа мэдээж аж ахуйн нэгжүүд маань төлж чадахгүй бол бараг шууд албадлагын битэмжтэй арга хэмжээ аваад байдаг. За ингэснээр аж ахуйн нэгжүүд маш орон үнэлттэй байдлаар болдог.
одоогийн Монголын нөхцөлд бол төлбөр тооцоо бараг 95% нь дансаар буюу бэлэн бусаар болж байна. За яг тэр эмзэг зэг дээр навчаад дансын битүүмжилдэг. Тэгэхээр нөгөө аж ахуйн нэгжмийн хүссэн үсээгүй үйл ажиллагаанд дагуулдаад татвар төлөх биш бүр ингээд дампуурлаар хөтлөд байгаа маа. Тэгэхээр энэ хууль тогтоогч нар маань, за засгийн газар маань яг энэ одоо Монголын байгаа нөхцөл байдлыг аягүй сайн тооцоо судалгаа хийгээд энэ аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг аягүй сайн сонсооч. За тэрний дагуу энэ хууль тогтоомчдын битүүмжийн арга хэмжээг ямар тохиолдолд, ямар нөхцөлд бүрдсэн тохиолдолд авах вэ гэдгийг л аягүй сайн зарчмаа аж ахуйн нэгжүүдэд тохирмоор байх засгийн газар. За тэгээд хууль тогтоомждоо мэдээж өөрчлөлт оруулбал энэ бол зүйд нийцэл гэж харж байгаа. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн одоо хуулийн талаар бас задлаа засах юм бол бас хамгийн сүүлд учрал ерөнхий сайдаар томилогдсныхаа дараа 2% татварыг бол болиулна гэж хэлж ирсэн те. Тэгэхээр яг та сая бас дурдлаа давхарсан татварын тал дээр бас анхаарах шаардлагатай тогтоолууд заалтууд байгаа гэж. Тэгэхээр яг ямар байдлаар зэгцэлвэл зүйтэй бол. За тэгээ. За 2% татвар дээр бол шууд болиулна гэхээр бас нөгөө талаараа эдийн засагч нар за татварын байгууллага нар сангийн амнаас юу гэж хараад байгаа вэ? Энэ далд эдийн засгийг буюу хөгжүүлж тийм аа. Тийм болохоор зайлшгүй байх шаардлагатай гэж үзээд байна. За ер нь бол 2% татвар маань ер нь татвар ногдуулалт маань яг олсон орлогоос татварыг авах нь бол энэ татварын суурь зарчим байна. За гэтэл 100 саяар авчаад жишээлбэл те 110 саяар байраа эргүүлээд зархад 110 сая бүхэл дүнгээс нь 2% аваад байгаа нь өөрөө асуудалтай болоод байгаа юм. Тэр хүн яг боддоор орлого олсон нь бол 10 сая байгаа даа байхгүй. Тийм ч учраас энэ улсын бүртгэл дээр тухайн үйл хөдлөлийн төрөнгийн үн гэж бүртгэдэг болсон байна. За тэрнээсээ манай төрийн байгууллагууд маань ямар хэмжээний ашиг болж байгаа гэдгийг харах бүрэн боломж болно байгаа юм. Тэгэхээр энэ одоо бас давхартаад байгаа юм гэж хэлбэр. За нөгөө талаар бас татвар давхартаад байна гэдэг маань өөрөө ногдол ашигтай айгүйх ярьдаг аж ахуйн нэгжүүд. Нэгэн тухайн аж ахуйн нэгж компани жилийнхаа эцсийн татвараа төлчөөд за тэгээд хувьцаа эзэмшнэр хөрөнгөний эзэдтэй ногдол ашиг нүртэйхээр за эзэдээс нь тэр ногдож байгаа ашигаас нь дахиад 10% татвар авчдаг. Хувийн орлогын албан татвар яар. За энэ маань өөрөө давхартаад байна. За энийг ямар хэмжээнд зохицуулах вэ? Зохион байгуулах вэ гэдэг маань өөрөө засгийн газрын яг одоо хийх ажил байна. Өөрөөр хэлэх юм бол одоогоор нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан байгаа давхар даатгалын залтууд нь хангалтгүй гэж тооцож байна. Тэгээ ер нь зарим талаар учир дутагдaltaй байна. Энэ бол бүх аж ахуйн нэгжүүд яригдж байгаа. Ногдол ашиг одоо авж байгаа нэгэнтээ татвар төлчөөд байхад дахиад 10% тухайн хөрөнгөний эзэн буюу иргэнээс нь аваад байгаа нь өөрөө шудраг бос байна л гэж бол аж ахуйн нэгжүүд бол айгүйх гарч байгаа. Тэрээс нэг удаагийн хуулийн хэлээр бас танаас асуумаар байна. Ер нь салбарын хүний хувьд харахад ер нь яг хууль эрх зүйн талаас ер нь яг эрүүл гэж хэлж болохоор ойлголтоо. Ер нь одоо татварын нэмэлт өөрчлөлтөд тусгагдахад одоо энэ хязгуурлын шатн дээр ямар байдлаар өөрчлөгдвөл зүйтэй гэж та харж байна? Тий, нэг удаагийн сая арга хэмжээ авлаа. Засгийн газраас түрүүнд дурсан чи 26 оны 111 дугаар тогтоолоор за 1 сарын хугацаанд татварын өртөө байгаа шүүхийн шийдвэрээс бусад аж ахуйн нэгжүүд 1 сарын хугацаанд энэ битүүмжлэгцээс байсан дансыг нь чөлөөлсөн байгаа юм. За ингээд 1 сарын хугацаа өнгөрөөд татварынхаа өрийг төлж барагдуулахгүй бол буцаага таах арга хэмжээ авна гэж засгийн газрынхаа тогтоолтод маш ойлгомжтой заасан байна. За энэ маань яг боддоор хэрэгжиж гэнэ үгүй хэрэгжих үү? Яг энэ татварын өрийг төлөх боломжийг олох уу гэж маш учир дутагдaltaй л гэж харж байгаа. Энэ нэргээгээ тожим ахаад бүү маргаан дагуулгатай л гэж бол үстэй. За магадгүй гэхдээ засгийн газар маань энийг сунгаа явахад бол үг өсөхгүй. Тухай бүр арга хэмжээ аваад явах бах. Одоо энэ гаргасан шийдвэрийнхаа үр нөлөө, үр дүнг эргээд бас дүгнэх байхаа гэж бол харж байна. За ер нь бол боддоор бол 1 сарын хугацаанд аж ахуйн нэгжүүд маань битүүмжлэгдсэн байсан танснасаа эргэлтийн хөрөнгө гэдэг шүү дээ тийм ээ. Тэрүүгээрээ бизнесээ хийгээд яг 1 сарын хугацаанд өгөөж тэрээр татрын өрөө төлнө гэдэг бол боддоор хэрэгжих боломжгүй л гэж шууд хэлж болохоор.